Архитектур гэдэг чинь ер нь маш юм өргөн хүрээнд нь тайлбарлал хүний амьдралын орчин бий болгодог л шийдэх ухаан шүү дээ. Хүний амьдралын орчин гэхээр үндсэндээ хоёр орчин л бий. Нэг нь байгалийн орчин. Анх үүссэн цагаас эхэлж харьцаж ирсэн тэр орчин. Цаашдаа үрд харьцах тэр орчин. Хоёр дахь нь хүн өөртөө тогтох аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулахын тулд бий болгосон зохиомл орчин. Бид нэг дутагдaltaй юм нь яг орчин үеийн өнөөдрийн амьдралын энэ хэв маяг гэх юм уу энэ юм нөгөө хиймэл өөртөө бий болгосон тэр орчинг илүү үнэлээд нөгөө нэг чухал орчин болох байгалийн орчныг бага анхаарал байгаа мó гэдэг ийм асуудал ажиглагддаг болсон. Тэгэхээр энэний нэг гол асуудал, гол илэрхийлэл бол өнөөдрийн орчин үеийн сүндэрсэн барилгууд дүүртсэн, замаар сүлжигдсэн нэг хотуудын мэнд төрөх. Тэгэхээр энийг бид л бий болгосон орчин шүү дээ, тий. Тэгэхээр ерөнхийдөө хүн өөрийнхөө амьдралын тогтох, амьдралын чанарын асуудлыг үнэлэхэд хамгийн гол юм юу вэ гэхээр ерөөсөө энэ хоёр орчны харилцаа өөрийн чинь амьдралд хэр зэрэг зөв тусгалаа болсон бай гэдэг л ийм асуудал байна. Тэгэхээр яг архитектурын үнэлэмжин дээр хүмүүс их асуудаг штэ. Энэ хот ямар хот вэ? Танай хот ямар хот вэ? Манай хот ямар хот вэ гэдэг нэг ийм үнэлэлт авах гэдэг штэ. Тэгэхээр ерөөсөө яг энэ архитектурын тухайсан барилга төдийгүй яг энэ амьдралын нэлээд том орчин болсон хотын үнэлэмжинд хамгийн гол нөлөөлдөг юм. Таны амьдарч байгаа энэ хотод эсвэл таны амьдарч байгаа энэ байшинд байгалийн орчин, зохиомл орчин хоёрын харьцаа хэр зэрэг зөв шийдэгдсэн бэ гэдэг л асуудал. Энэгээр тухайн барилгын үнэлэмж тодорхойлогдож явах ёстой. Тэгэхээр яг хүмүүс өнөөдөр байгаль гэдгийг нөгөө хиймэл орчноос тасалж ойлгоод одоо жишээлбэл бид нар чинь за амралтынхаа өдөр нэг сайхан агаарт гарыг байгальд гарыг машин оонол явдаг шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдөр хотуудад тэр байгалийн элементүүд дутагдсан тэр орчны харьцаа байх хэмжээнээс бага байгаагийн илэрхийлэл өрдөөл байна. Тэгэхээр хүн илүү тэр байгалийнхаа орчныг үгүүлсэн тэр эрлээ үргэлжлүүлээд хотоос гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг хотод яагаад энэ харьцааг бид зөв хадгалж болохгүй гэдэг асуудал гарна. Ерөөсөө бидний өдөр тутмын амьдралд тэр байгалийн тэр орчин мэдрэгдэж байх ёстой юм шүү гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр орчин үеийн хүний амьдралын орчны асуудал дээр энэ харьцааг яаж шийдэх вэ гэдэг асуудал архитекторуудын шийдлээ олох гол үндсэн суурь зарчим болж хувирсан. Өөр нэг дутагдaltaй юм юу гэхээр бид өөрийнхөө хиймэл орчинд оронгуудаа жишээлбэл нэг орон байрандаа юм уу ажлын байрандаа оронгуудаа энийг нөгөө байгалийн орчноос тасалдсан юм шиг тийм сэтгэхүйгээр ойлгоод идэг. Хаалган голоо лифтэн суулаа өндөр машингийн дээр гарлаа байгалаас тасардсан юм шиг. Тэгэхээр эн чинь буруу шийдэл байхгүй юу? Хүн өөрийнхөө хиймэл тэр орчинд амьдарч байхдаа, ажиллаж байхдаа, тэр орчин дотор байхдаа тэр байгалийнхаа орчинтой харьцах тэр боломжийг энэ хиймэл орчины шийдэл өөрөө бүрэн хангасан байх хэрэгтэй. Тэгээ энд их олон хүчин зүйл шүү дээ. Маш энгийн зүйлээс цонхороо харахад ингээд шууд уул толгот ч юм уу одоо тийм ээ гадна байгаа гоё юм ногоон тогтчлт эсвэл хотын бий болгосон парк энэ байгалийн тэр өгдлийг би ингээ харах боломжтой байдаг. Эсвэл миний амьдарч байгаа энэ орчны хиймэл нэг орчны маань бүтээмэл орчны маань цонх шийдэл надад өдрийн турш нарны гэрлийг авах мэдрэх тэр боломжийг олгодог байх. Эсвэл бүр дотор төлөвлөлтийн шийдлийн хувьд бид нар энд чимэглэлийн журмаар байрлуулсан ногоон суулмал нэг чимэглэлийн ногоон суулмал гэж тусдаа бүр ийм суулмалууд байдаг шүү дээ. Тэгээ таны ерөөсөө өнөөдрийн ажиллаж байгаа энэ орчинд тэр байгалийн орчинтой харьцаж байгаа харьцааг чинь сануулсан ийм зүйлүүдийг бид нар
аль болох ихээр төлөв шийдэж хэвчээ. Ингэжээж яг хүний амьдралын орчин гэдэг тэр утга энэ хоёр хоорондоо хязгаарч салж болохгүй, салшгүй энэ хоёр орчны нэгдэл, энэ бүх зүйл бидний өнөөдрийн амьдралын тогтохын гол үндсэн зарчим болж ингэж биднэрт мэдрэгдэнэ. Тэгэхээр энэ хоёр орчны хоорондын харьцаа алдагдсны хамгийн энгийн жишээ гэхэд жишээлбэл сүүлийн үед энэ том хотуудын агаарын температур халуун өдрүүдэд ердийн байгаа температураас 2-5 градусаар их байдаг гэдэг ийм үзүүлэлт гарч байгаа. Энэ юуны нөлөө? Энэ бидний бий болгосон нэг хиймэл орчин байна. Өөрөөр хэлбэл бетонын хатуу хүчлэлтэй гадаргуу, зам талбай. За дээр нь энэ их шилэн фасадууд, энэ бүх зүйл нэг нарны гэрлийг ойлгоод тэр ойлголтоос бий болсон энэ температурын өсөлтийг хотуудад бий болгоод байгаа. Тэгэхээр 3-5 хим гэдэг бол халуун өдрүүдэд бол их л мэдгэдэггүйц ийм өсөлт шүү дээ. За дээр нь сүүлийн үед нэг гоё ийм ураач гэх юм уу нэг зүйл яригддаг болсон. Энэ хиймэл орчны сая минь нөгөө байгалийнхаа шингээх хүчин чадлыг багасгаад бетонтчсан энэ зам талбайн одоо нөлөөллөөр хотод борооны усны урсгалын хурдац маш их эрчтэй явагддаг болсон. Тэгэхээр ус хүчтэй урсна гэдэг маань нэгдүгээрт үер, хоёрдугаарт элдв зам талбай, бусад зүйлд эвдрэл гэдэг их олон ийм зүйлийг сөрөг зүйлийг бий болгодог шүү дээ. Тэгэхээр энэний шийдлийг бид нар өнөөдөр Улаанбаатар хот ч гэсэн бид нар энэний шийдлийг хайгаал нэг том хамтаа голоо хоёр талаар нь хан босгоол ингээл үерийн далан байгуулаад эхэлдэ шүү дээ. Сэл болон дагуу. Гэтэл өнөөдөр том хотуудад ямар шийдлийн зарчим мөрдөгдөж байгаа гэхээр далан биш ээ. Хоттоо бид нар аль болохоор паркууд байгуулъя. Боломжтой зай талбайдаа бид нар сайхан тогтчуулаад ийм амралтын, зугаалгын, соёлын ийм паркуудыг олноор байгуулъя гэдэг ийм санаачлага нэлээд эрчтэй яваад хэрэгжиж эхэлсэн. Энэ маань нөгөө үерийн усыг шийдэх яг байгалийн аргаар нь шийдэх энэ боломжийн нэг гол юм жишээ байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хоёр харьцаа гэдэг зүйлийг бид нар хадгалж явбал сайн ярьдаг маш энгийн жишээнээс эхлээд хүний амьдралын бидний өөрөө ирж дандаа хайж байдаг. Тэгээд тэрнийхээ төлөө бүтээсэн яг тэр хиймэл орчны маань зорилго эндээ л байгаа.